Габисийн одоо тоглолтын анх тактикийг бас гадарлах тоглолтчид одоо би хашигхан өрөнгө гэдэг нь үлдэх. За гол гэрэлтэй тоглолт оноо гавсан гарааны цаг 3-1 болгож өрчилж байна. Гомрлын давалт да. Нэгдүгээр бүх хойд энэ хүссэн дөрвийг олбот өгсөн Бин Ханзаг нөтгөө хуурах гэдэг бодлоо. За Бин Ханза тэнэс тоглогчдоос оноо сайн явж байгаа гэсэн юм шүү дээ. Эхний чинь тоглолт оноо нээцээ 4-1 болж оноо үйлчлэгдсэн. Багийн голын агч Ууган Баярын гомрол давалт тэмдэс дээр Эдгээр бүжиг дотоод харагдаад байна. Нутгаг болсон сул явлаа. Хатан заяагийн хуралд бас нутгаг болсон. За жоох ярилцах хэрэгтэй шүү. Давлгаануудаа явуулах хүмүүнүүдээр сул бөмбөгийг явуулаад байна. Хоёр чигтээ дараалал сул бөмбөг орууллаа. Бин Ханза дээр гэрэл туйгаа алхамжтай. Дараагийн нутгаг хонгор цэлийн хуралд Хагсын нутгаа их хүслэн хоёулын хуураад үтсэн сэрэл тухайн хоногийн хуралд захаалтайгаар тоглож байна. Хонгор цэлийн аашгуун дээр гарахгүй нэ. Их хүслэнгийн халтар судраад орсон Бин Ханзаг нутгаа хоёр ади халтаг онцлог өрсөн хонгор цэлийн хуралд Хикаругаар судмаг орсон хонгор цэлийн нутгаа Хатан заяаг нутгаа хаалтаа шивсэн мөнгөд гатлаа өдсөн энерги гатлаа ирлээ гоё гатлаа. Яа тосон мөнгөийг 5 бод руу нэг түлхээд дараагийн нутгаа хонгор цэлийн нутгаа ходог гаалтаар судраад орсон Хикару ард намгийн амгаалалт 3 араас явлаа. Яа араас ясан нутгаа гэсэн радик төсөж наран мэрийн нэмэн анаагаар тодлаа. Тонгой ортог гэжсэн гал явлаа да ирүүгээ орно. Хонгор цэлийн давалт. Яа шугамрууд оолсон давалт. Сайн орж байгаа давалт. Юм хатан заяагаар өссөн мөнгөн дээр хаалт барь эзэлчихэ. Бин Ханза давтахыг тусалаа. За 4-1 хэрэгсэн тоглолтыг ойртож ирж байна. Хашигхан өрөнгө. Давталгаа хаалтаа дараалсан хоёр оноо. Араас намгийн давталгаа оноо аваад энэ удаа Бин Ханзагийн хаалт оноо авлаа. Эхний бөмбөг дотоо өртөн холбоод өгсөн холонгийн давталгаа намгийн давталгаа гэрэлтийг алдаас гарцсан. За багаалагч арын давталгааны жилтэй гүйцэтгээд энэ удаа 4-с давталгаагаар оног тэнцвэллээ. Хикару нэгдүгээр дэмжил оромжтой атсан. Намгийн амгалт оромжтой Бин Ханза дээр сулруулж авсан гэрэл туяа давталгаа хатан заяагаар явна. Инх хүслэнгээ алт мөн сулруулсан алтайгаар томгоор хамгаалсан бай. Хамгаалтан дээр хонгор золын дээд нэр ойлголцсонгүй оногчуу да. Эхний чинь тоглолтоо 5-4 холонгийн давалт. Амд утгасгсан хаалтны гарнаас ороод ирсэн. Хаалтны гарнаас ороод ирлээ. Хөрөлчүүдийн хүслэн тоглохыг хөвжөлтэй гүйцэтгэж давалт тэмс рүү гарлаа. За өнөөдөр 14:30 минутаас Алтанбар Сэлчийн Төв Миг Wall усгүүд үүдний тоглолт явагдана. 17 цагаас Megastars SG Ox-ын тоглолт явагдана. 19:30 минутаас гол таймгийн мэдээний тоглолт уурхай шиг үүдний тоглолт явагдана тоглолт. Хатан заяаг нутгаа хатан заяа дутуулсан. Ана 6-5. Тэр атас болтолоод нэг 4 унаач ирсэн тактик байсан да. Топс дутлаа. Их хүсгэн давалт Хикару ард нэгдүгээр мөнгөн дээр ойваа. Гэрэлтэйг нутган дээр хунгой шат судруулсан Маккензи Бинва. Дарин зэн дээр оноглоо да. Наран мэрийн нэмэн анаа цаг 7-5 болгож өрчлөө. За багаалагч чинь тоглолтыг их сайхан ихтгэлтэй.
Ирсэн хобол өдөр оноогоо явуулаад дотгоо орлоор 3 цанагаа авдаа номин. Дотоод болт. Нэгдүгээр мөг дотоо дөрвөг олболт гүйсгээд хатан цагийг нутгаа явсан. За дотоод атсан байсан оноогоо оногцаа ашиг мөрөнгө. Хасад дотоо Маркинзи Винова 2 Америк тоглогч байгаа шүү дээ гоё байдаг шүү. Тавц тоглолтод Минтон тоглогч тоглолтын дээр Винова маш сайн тоглолт харуулсан. Нэг ус хоёр тоглогч байгаа учраас энэ вэр дээр бас давуу тал хашиг өрөнгө бүлэг тарагдж байна. Хоёрдугаар мөн дээр хурд явдаа одогчиг асангүй. Даваад ирж ийм юм. 7-8 болголоо. Гэрэл төгөөд авлууд. За онгоцоо шууд ари бэр бийсан. Тавын болн руу явсан. Хаадарсаа тоглогч ари хамгаалтгүй цаг тун гоё мэдэрч хурд явууллаа да. Онгоцоо. За лигийн хошин авраг 2022-ны үндсэн лигийн аврагчлал тэмцээний үндсэндээ тоглож байгаа учраас онгоцоо энэ жилээс шинэ холбогчтойгоор шинэ багтаагаар удирдах эхлүүлсэн. Хикаро хоёртны голоор Тамура Хикаро. За өнгөрсөн өдрөлд хашхан өврөнгө өгдөг байсан болсон тоглогч тийм шүү дээ. Өнгөрсөн өдрөлд ирсэн багийнхаа эсрэг өнөөдөр тоглолт хийж байна. Тамура Хикаро. Намунагийн давуулт. Хонгор зулаар дотгоо явлаа. Намхаа алтан дээр шугам тоглоод явуулсан. Нэг дээр унцаг. 2 онооны тэргүүлэл байна. Маркензи Винова. Антенс гарцаа бол Хикаро зохиол оруулсан. Инхүсэл бол гэсэн хонгор зулын толгоо бас л шугамрыг эргүүлж байна. Хикарогийн хооролт явлаа. Ир дээрээс хорсон бөмбөгийг дараад болоо да. Ганцчрын хонгор зул 11-8 болгож ирчихсэн 3 оноогоор холдож гинтэй. Толгоо хооролтоор тун гоё байна да. Хашгин өврөнгө өнөөдөр тоглолтыг их сайхан эхлүүлж байна. За шууд дамжуулалтын ерөнхий энтгчээр хөгжил дэвшлиг хамттай үтэй оюу толгой шууд дамжуулалтын энтгчээр ажиллаж байгаа. Хоббис клубын ихний засвартад Бидографт амжилт үзэж авсан Хикаро. Хашд хуурлаа. Дараагийн хоёроос явлаа Хикаро өгнөтгөө. За энэ хонгор зулын хаалтны явтал болж агаа ойлтолж байна Тамура Хикаро. Метр 64-тэй тоглогч ихэд ер нь тун гоё чадвартай юм тоглогч. Ага хаалтан дээр тоглолтын дээр талбайгч ер нь альч бүсэд ер нь жиг сайхан тоглолттой тоглогч нэг Тамура Хикаро шүү. Дахиад ч одоо дараагийн үйлрэлүүд дээр маад иржил харах Хикаро. Хоёр алтнаас болдуулсан, долдгоор хамлаа гаднуулсан. За даваа нэмийн алтан хүйцэнтэй Өрөнгө аймгийн хашгин клуб энэ өдрөл Бразил тусалж удагчтай ажиллаж байгаа. За тондороо Силва Андре багийн тусах тусалжуулагчаар олон сүнжирийн мастер Болдотор гарсчилж байгаа. Давуултаар оног тэнцвүүлсэн Хикаро онцгой давуулт юм. Гурван оног зэрэг хялбархан ойртолд тэнцвүүлээд авч байна. Дараагийн давуултыг оролцуулж авсан.
Хатан заяг нутгаа намаагийн 2 дугаар явж байгаа холбогдол жоохон антенаас гарсан төлсөн холбогдол яваад байна. Энд хатан заяг нутгаанаа авлаа. Дараалсан 4 оноо. Завсарлагаас эргэж гараад хаалтны гартаа нэг давталсан давуултар соноо явуулчлаа. Хикаро ардалхаад инкүс ингэ давталгаа. Хатан заяг нутгаа. Хордаа дөрөв майлны бүр тууралт явуулсан. Хатан заяг нутгаа явуулсан инкүсэнгийн хаалт. Хонгорцодын нутгаа явлаа. Хоёралт оновчтой. Яа, дахинаар ямгаалт оновчтой. 13.1 за дараас нь 5 оноо явчихсан. Эхний цэцэрлэг ойрхон байгаа бол удаа хашгин өврөнгө. Тэргүүлээ алдаад 2 оноо салчлаа шүү дээ. Хикаро. Арас Бингхамзаг нутгаа. За Бингхамзаг нь ихний роботуудын мөнгөлт болж ирэхгүй байна да. Номингийн товтлогоо уралдууд, хонгорцодын товтлогоо уралдууд их сайхан оноо явууллаа товтлогч. 14.1 бол Chobes 3 оноо тэргүүлэлттэй оноог олдууллаа. Хашгин өврөнгө агуулыг би ихний завсарлага. Хикарогийн давуултан дээр дараалал 5 оноо явуулчлаа шүү дээ. Хагас давтгоо. Инхүслэн гой давтгоо. Баярлалаас болтуулсан. Майднеборд. Автобусны давтгоо явуулсан хаашаа зогссон. Бас ойрхон холболт байсан биш. Хоёрын алтаас болтуулж давтгоо яваад хамгаалалтаас гараад ирэнгүүт нь майднеборд давтгоо явуулсан байна. Хикарогийн давуулт бүрэл чангарч байна да. Бингхамза Хикаро хамгааллаа хулангийн давтгаа. За өндөр холбосын хаалтны гараад явлаа да баярын сарын голон 16.1. За бас гоё тоглолттой байгаа юм байна. 11.8 гээд дутуу явсан тоглолтыг эргүүллээ. Дараалт 8 оноо явуулж байна Chobes. Хонгорцод байрнаас өгсөн Манако 2 дугаар бүт өгсөн хатан заяг нутгаа. Гомард дордорда. Бингхамза татсан. Намд утгаарда хонгорцодын хаалтнастай. За гомардын нутгааныг одоосны масраг ангич хонгорцод хаалаа. Хонгорцодын хааж байгаа хөдөлгөө. Хаалтан дээр гоё байна. Хикаро дээр хаасан гомарлын нутгааныг хаалтар нь удаа. Алтан дээр майлны бүрд. Яа, дараагийн нутгааныг оноодож явуулаад гомард. Сэлэнг аймгийн хөтлөө 2 дахь сургуулиас гаргая гэсэн дурагч гомард. Энэ онд одоо Сэлэнг аймгийн багтаага өсвөрийн улсын аваргад аваргалсан. Chobes 2 дахь хөдрөлтөд тоглож байна. Өдрөм солроод ирсэн мөнгөн дээр хатан заяа давтгаа явлаа. Бүрэлдэхүүн хатан заяа 18.2 болгож холбоотой оног. Chobes давуултууд их сайн чанартай гүйцэтгэж байна. Гомарлын давуулт сул аваад ирлээ. Энэний өмнөх тоонд дээр Хикаро дараас нь 6-7 давуулт хүчтэй явууллаа да. Хасын давтгаа. Инкүслэн зөрөөд гэрэлт байгаар хасын давтгаа ядсан. Хуурал маглаа. Халтнаас сорвчжээ ашигхан. За эхний эцэг тоглолтын эхлэл их сайхан эхлэл байсан юм да. Chobes зорлоо гэрэлт яг авсан Вьетнам тоглогч Лити Луинийг байр дээр нь оруулж ирж байна. За шууд дамжуулж ирэхийн үтгчээр оюуныг гэрэлтүүд нь Дидиш таны санхүүгийн хэрэглэг зогсоохгүй Сонмаф ажиллаж байна.
За гомрлын дараагийн давлага талбай гаднасан хашгин өврөг агуулга байс хонгор зулаа уул гарч байгаа. За шугуур илгэс нутгана галзаа хатан заяа. Хатан заяа. За хобби самглагч Мишита манайхо тоглолтыг сайхан зангидаж өөрөөсөө дуурж болдог багш үлээ. Гайг өсөг сайхан сэргээд хамгаалагч юм аа. Баталцгийг оруулсан Обейс. Арандруг 20. Гүцэд тунгой холболт ицсэн байна да. Наран бэрийн номинд тоглохоо гүйцэтгсэн байна. Давлагч хамгалагчийн байр дээр орхон туул сэлцээр орж байна. За багийн ахш баярын сулынгийн холон суулсан Обейсийн бүртгэний залуулагчдын нэг баг олон тоглогч их шигдэн сэлцээр орсон байна. Горд сэлцээ. Баданцэг дотоод 21-14 бургаж ирчихсэн. За эхний үдшигсэд хийсгээр харагдаж шууд 7 оноос олчлаа. За эмэгтэй багуудын хүслэлийг эхний тойрогт хилчин тийж илэрхийлж байна. Өчигдөр 5 дахь ажил харсан. Бажитгүйгээр 5 ажилтгаар эмэгтэй багуудын хүслэлийг илэрхийлж байгаа. Дараагаар нь хөшгөсөн юм стат 4 ажил гэж байна. Интернет гол уурх хачин хобби сүрүүгээд 2 ажилттай бажит хийцүүгээ явж байна. Хамзагийн давлалт. Хикаро хадус антинерүүд ихсэн. Өдөр мгамжтай ихшилтэй 2 дугаар холбогдсон Батамцгийн хуралд Вин Хамзагийн давтлагаараас гарч ирсэн. 17-21 ургаж 4 оноогоор ойртож ирж байна Хамза. За шууд амжуулалтын ерөнхий энтгчээр залуус төрөөс үүрэг албаны үйлчлэгээ Токио Мобайл 50-тай ажиллаж байгаа. Хоббис клубын 2 дахь засвардаг. За Хоббис клуб 5 дахь солилцоогоор боллоо. Багийн ахын шуулган орсон, багийн олон тоглогч намуна орсон. Багийн 5 дахь солилцоо. Багийн дасгалжуулагч шалуулж ирэх мастер Мэгмэр Чимдийн Цэрэнбаатар бүрэлдэхүүнээ бас бүгдийн тоглолтод оролцуулсан. Энэ бол харагдаж байна ихтэй үедэр. 24 дээр хуралт явлаа. Орхон тулын хамгаалалтчтай болсон ард мөн хамгаалалтчтай Хоббис Хикарогийн хуралт. Хонгорцод хамгаалалт сүмгөрөмжтэй ирсэн Маркензи Винувагийн давтгааны хатарсалаа. Лити Луиний хаалт. Оноодлоо 22-17. За Луиний давлалт. Одон хамгаалалтчтай болсон Хикарогийн хуралт. Орхон тул ард хамгаалсан Номигийн давтгоо Хангчи алт руу явууллаа. Гол Маркензи Винова хаалтанчтай ирсэн. Хаш дарах хаалт байлаа да сая. Ард алхлаа. Хикарогийн алт саргасан Маркензи Винова 18-22 болгож ирчихлээ.
Анахо Хикаро намын товтлогоо Хомор ихний эцэг тоглолт хийж аваад ирлээ. 23-18 болгож 5 онооны тэргүүлийг авч байна Хобби Эйс. За Хобби сожлоо бол 3 ажилтаагаар хөсөлтийн 3 руу орж ирэх баг шүү. Ай Маркензи биногны тохныхаа сан Хикаро 24-18 За 6 онооны тэргүүлэлт техник эцэг тоглолт төлөвлөлтийг боломжтой хондор очиж байна. Намнагийн давлалт нэг дөрмөг ороод ирлээ. Ороод ирсэн баг дээр. Хамууга Хикаро тоглоод ирсэн. Долгоо алдаар дараалал 2 оноо авч ихний үеийг дуусгад юм байна. Хикаро аюултай төгсгөл байлаа да. 27-8 цатагаар Жамсрын Юг Нарбаатар эзэнтэй Хобби Эйс клуб тоглолт ихний үе дээр ажлыг авлаа. За Хобби Эйс тоглох үед хэмжээ нийт тоглох уралдаар 16 оноо авсан зүйл гарч байна. Хашгин өврөнгөө тоглох уралдаар 10 оноо авсан бол Хобби Эйс давуултаас 1 оноо явуулсан байна. Хаалтны үзүүлэлт 4-4. Хаалтнаас 4-4 оноо авч тоглоом дээр идэх тоглолт байлаа. Шууд амжуулалтын ерөнхий ивент итгэгч хөгжил төвчлийг хамтдаа бүтээе. Оюу толгой. Волейболын үндэсний дээд лигийн шууд амжуулалтын ерөнхий ивент итгэгчдийн дэш оюуныг гэрэлтүүлнэ. Монгол орны хаанаас ч спортын бүхий даргамжид тоглолтыг шууд амжуулалтаар үзэх эсвэл Нэр спортын үлдсэн тонцооны багтаасан фанат багцаа 11-р сарын 30 хүртэл үнгүй үзээрэй. Дэдиш
Нэрцээ 2-1 Хонгор зүлийн давуулалт. Холонгийн төвлөгөө. Ордог унгах гэдэг судалж байна нэмийн төвлөгөө. За өнгөрсөн өдрөлд чи хашхаа үрэнгээ одоо хоббист тоглож байгаа Хикаро гэж хэлж байлаа. Кыргызстаны жишээг тоглож хэлж байлаа. Өдөр бүр дээр л өгөн шинжлэх сайхан зүйлстэй баг үрдүүлэх юм. Хамзаг рэлгоо. За Монголын хэвлэл албаны одоо хөтөлбөрлөгөөр өөрчлөгдөж жинжил анхны эмэгтэй ерөнхийлөгчөө сонгосон Намсрын амар заяа сонгогдсон ажиллаж байна. Хэвлэл албаны нарийн бичгийн дараагаар олон улсын хэмжээний баасар алтан гэрлийн ашигээр сонгогдсон ажиллаж байна. 2025 оныг хүнсэн дийлэгийг сах эхлүүлж байна. Анх удаа улс хотын төвд асарын нэг шинэ өдрөлийг эхлүүллээ. Хөгжлийн лиг 11 сарын 18-наас эхлэн хөгжлийн лигтэй болж байна. За мөн одоо оюутны лиг, сургалтын лиг гэдэг одоо нас насны одоо сайхан хөгжүүлэх юм лигүүдийг сайхан санаачлан ажиллагаад явуулж байна да. Фин Хамза эхний өдрөлтүүдийн эхлэл тархан байсан. Хоёр дахь жил эхлэх сайхан тавьж шүү. 4-3 болгож өөрчилсөн Хамзаг давуулалт. Ардалгаад Люиний тухай ялсан намгийн хаалтаа саргацсан. BT Люин. За Вьетнамын багаас Nations Cup 3 удаа аврагцсан шүү дээ. 2023, 24, 25 онуудад Азийн хэвлэл албаны Nations Cup аврагсан хүрсэн Вьетнамын баг. Азийн Challenger Cup төрүүлж 24 оны олон улсын хэвлэл албаны Challenger Cup өрсөлдөөр хүрэл авлаа. Зүүн Дазаас ирэн Тайландын дараагаар хөнгөж байгаа багууд нэг Вьетнам шүү дээ. Энд Вьетнамаас Тайландаас одоо ягчид ирсэн. За Хонгор зүлийн төлөвлөмжтэй өгсөн Маккензи Винуа одоо нэг хэмжээтэй өсөж оноогоо 5-4 болгож өөрчиллөө. Люин Винуагийн хаалт оновчтой. Хикарогийн нутгаа. Хикаро дээр хаалт олсон урд хамгаалтаас ороод ирсэн. Намунагийн хамгаалалт Майданы бүр дарсан хатан зай хамгаалсан. Шугмэрда захаалтны гарын шууд хоёрлонда шугмрын явуулах хатны гар авахгүй байна. Игэр мөдөө тоо намын утгыг болсон Хикарогийн утгаа заадаргийн утганы гол алтаас гаргалаад Хикаро хашаа өрөнгө энэ байр дээр өгн хаалтны оноос төлөө өдрөвтэй явах юм байр. Тэрэндээ 2 Америк тоглогч нийлэхэд барагтай утгаа самар хашны явуулахаар үгүй юм хаалт байна да. Люиний давуулалт. Винуа хатдаас оруулжээ. Хоббисын алдуудаар оруулжээ. Хоббис хүлээгийг харахаар боллоо. Тарны алдаан дээр Жэнс хэллээ. За шууд хэмжүүлэлтийн ерөнхий өдөгчээр хөгжил дэвшлиг хамттай үтэй. Оюу толгой, оюун нэг гэрэл төлн дидиш шууд хэмжүүлэлтийн ерөнхий өдөгчээр ажиллаж байгаа болох тань. За амралтын өдрөө 4 тоглолттой. Өнөөдөр одоо сансаар нэг зорж тавхан үндэсний дийлэгийн шинэ өдрийн тоглолтуудыг сонирхороо эрэгтэй богдос өнөөдөр Алтанбас хилчин Төмиг Волбус клубүүд 14 цаг 30 минутаас тоглоно. Megastars SC Ox-тай тоглоно. Сүүлийн тоглолт Метанитгой уурхайчин клубүүдийн тоглолт байгаа. Довтлооны талаас биш шүү. Довтлооны талаас Маккензи Винуа ад алсан тоглоом дээр өвдөг торны додрыг өндөрчээ. Хоббис Challenger ихлээд оногаа авлаа. Оны нэрцээ 6-6 боллоо. За өнгөрсөн өдрийн шигшээ 6-аар орж ирсэн 2019-21 оны мөнгө медалт клуб Хоббис. Хорда Маккензи Винуа Винуагаа алт. За Маккензи Винуа 1999 онд төрсэн метр 86-тай.
Францын лигт, Тайланд лигт Пуэрто Рико тоглосон бүгд байна да. Хикаро хатнаад хуурсан. Давтгаагүй. Хасан давтгаа явда хурда. Хөрөлчлөний хөстөн ураад нагаасаа. За Рахууд аймгаас олуулсан жирмастер Мянгмарын алтан гэрэл төвшин бэлтгэл засагчсан тоглогч тэнэгдээ. Өндөр алтны ард. Туулсан байна 8-6 дээр хобби завсарлага авлаа. За Маркинзи Бинуа даалгавар үүсгэн 2 оны тэргүүл асан оноо хадгалж гол өшөө талдуулах хэрэгтэй дээ. Эхний үдээр чи 11-8 гэж салцсан байж байгаа л алдсан шүү тоглолтоо. Обис Хикаруг төвхөө хатас чигүүрсэн гэж орж ирлээ. Тамура Хикару. За шинэ өдрөл эхний тойргийн тоглолтод эрэгтэй 16 баг тоглогч эмэгтэй 22 тоглогч ирсэн байна одоогор. За богод тойрог дээр бас тоглогчтой шийдэх боломжтой. Шугамруу иргүүлсэн Хикаро сумдагсан тухайг оноод авлаа. Нам. Хорда Майдны бүр. Яа, одоогийн хурлууд хэрэгтэй шүү. За Майдны бүр 2000 оны тоглогч хэлээ метр 88-тай. Германы лигт Перу улсын лигүүдэд тоглож байсан юм болгож ирсэн жил. Давт нарыг. Сонтой хоёр хавлада саний давталт. Гадаа гаднаа чичээ. Тамура Хикаро хонгорзууд давтасаа хөлж авсан Хамзагийн төвхөө Холонгийн төвхөө Нэндир нөйдрөндөрөд гэсэн хонгорзууд 5-ын болроод үлгсэн. Урда Баумар хороод байгаа юм чинь 19. Сайн давалт юм аа. Нэндир давалт хөдөлж явлаа. Хатан заяа. Хонгорзууд хаалтаас ороод ирсэн мэт шууд боллоо. Холонгийн төвхөө Нэндирний хамгаалт гоё суулсан. Шууд хаалтан жилдсэн дарсан гомрын хаалтанчтай Угмберийн гомр давхаалтаараа 2 маа явуулсан. 8-6-аас салсан байсан тоглолтыг засаглалын дараа их сайхан сэргэж орж ирээд байна. Обис Сүдийн 6 онд хашхын дундуур 1 л оноо явуулжээ. Бинханза Манахогийн хамгаалалт санамжтай болсон шугуур эргүүллээ. Хатан заяга алсадраас эд 6 дээр хамгаалсан байна. Хашхын өрөнгөд тал дээр 2 Америк тоглож байгаа хошиж байд. Холбогч хамгаалцсан үеуд дээр хөрөлчлөний хөссөн холбогчтой сайхан явж нэрөө доо Собис 7 жил яг холбогч тоглосон. Одоо яг өндрийн тулгаан дээр шууд тоглосон тоглож байна л дээ. Давтал их олон байна шүү. Энэ давталдаас хашигтай тоглож явж санаа дэш явж харахаар байдаг. Эхний өдөр 25.8-аар
хобби шилжүүлсэн байгаа. Эндэрт ямар болчих гэнэ. Тунгой болж шүү. Луинээр сонгосон тутгаад орсон. За хобби клубээс Хикаро 9 оноотой тоглож байгаа байна. 7 давтахаа хуралд 1 хаалт. 1 давалтыг нь олгоцсон тоглож байгаа. Дараагаар нь Хатан заяа 7 оноотой тоглож байна. Гоомар 5 оноо авчижээ. Хашхан өврөнгө клубээс Сонгор зүл 4 оноо. Бин Хамза 7 оноо. Бин Хамза нэрминдээ 7 оноо авсан байгаа. Наран Бэрийн ном 4 оноо авчижээ. За инх хөсөнгийн давтах оноо авч байна. Давтар оноо хэзүүлсэн. Хатан заяа 2 алтан голоор боллоо. За бүрэг зэрэг хатан заяа завхнаас одоо дэшээ тоглож байгаа тоглогчдын нэг шүү дээ. Завхнаас хөсгөсөн старс давах хүн. Хоббист хатан заяа байна. За эрэгтэй тоглогчдоос бол Отгон Баярын залбаа байна да. Завхнаас бас сүүхэн байна шүү дээ. 3 дэх тоглогч байгаа. Хаалтын голоор 2 дахь орлоо. Бүрэг зэрэг хатан заяа. Одонгийн давлууд Хамзаг нутгаа шугам явсан. Хамза шугам тоглож иргэлээ. За ханган бүсийн аймагуудаас ч одоо Баян онгор баг үрдүүлж 2020 онд ихтэй 2022 лиг аврын цомор гэсэн. Эмэгтэй баг өрөнгөн энэ клубад олон жил сайхан дойжтой явж байна. Жилийн жил одоо манай лигийг басгах байгаа багуудын нэг хашхан өрөнгө клуб. Онгор зол давалт гоё үдэж авсан. Бин Хамзаг нутгaalсан Хикаро. Хаалтыг нууштай өрлөө. За дараагийн тохиолдол намгийн тохиолдол орчихлоо. За энэ үедэр багийн халагчид тоглох хэрэгтэй байх шүү. Намын дээр жоохон тоглох хэрэгтэй байна. Майлны бүрд зөв хууралт Хикаро гартад болсон. Хаалтайгаар байхгүй байна. Биногийн хаалт хөрхөн. Биноа намын хонгор зод Хикаро хонгор зод нутгаа ганцаа алдаа гарч ирсэн. Хамгааллаа, нэг рүү хуурлаа. Намгийн хамгаалагчлаа. Лити Луин. Хоёр тасралт бүтэн байгаа шүү дээ ашиг. 3 онооны зэрэг өсөж байна. Хобби эсэл зоруулсан. Урд хологч аваад хаалтаа өндөрлөж байна. Эрдэнэ цэцгээр хаалт өндөрлөө. Нэг дөрөв хамгаалалттай эсэл зоруулж ирсэн. Орхон туул талбайд орлоо. Айдэл баг нь солилцоо хийж байна. Луины давлууд Хонгоцдоор хурд хэлсэн хаалт эсрэгтэй тор хүлээдээ тор хамаад эсрэгчтэй эрдэнэ цэцэг. Шуудын зүйл зэрхийн үдгчээр таны санхүүгийн хэрэглийг зогсоохгүй сон ав ажиллаж байгаа. Хобби солигч оруулсан. Улирал бүр дээр гадны одоо урд түрүүн дээр олон сайхан мэрэгчлүүд ирж байгаа. Шөнийн мэрэгчлүүдийг одоо сайхан
Засаг энэ гадны мэргэжлүүдийн арга зуршлагыг судлаж авч үздэг байх хэрэгтэй байна. Энэ жил Hobbies Chovankir асуулагч бүртгэнд бий. 23 оны идэвхжүүдийн үеэр ирсэн шүү дээ. 24 оны 7 цагийн богоос идэвхжүүдийн улсын аварга үеэр инээгүрээ энэ солонгос мэргэжилтийг очирж байлаа. Тэгээд Tumi Wallace Hobbies клубын дасгалжуулагчийн багт байна солонгос мэргэжилтийн. За Megastars мөн одоо солонгос дасгалжуулагчийн нэрээр дахин ирсэн. SG Oxter Японд дасгалжуулагч байна. Ашигын өөрөнгө агуулгад Бразил мэргэжилтэн байна. Тэгээд дасгалжуулагчдаас ер нь арга барил таагдаг. Сорцсод холбоонд ийдээ. Манайдууд ер нь мэргэжлийн дасгалжуулагч их одоо дутамгүй байдалтай. Ер нь одоо яг тоглож ирсэн туршлагаараа яваа шүү. Тэгэхээр одоо яг тоглож ирсэн тамирчид одоо дасгалжуулагчийн карьерийг төлөвлөсөн яа. Энэ гадны мэргэжлүүдээс суралцах зүйл холбоонд 4 онооны зөрүү 2016 олсон. За нэгэн болон эргүүлсэн тоглоом дээр Албан гадны дотор дээр челленж үзсэндээ ашигын өөрөнгө клуб. За үндсэндээ лиг нэвцээний шууд дамжуулалт ерөнхий энтгчээр залуус зэрэс өөрийн холбооны үйлчлэгээр Tokyo Mobile 50-тай ажиллаж байгаа. Гараа ивчжээ толгой. Челленж амжилтгүй. Нэг хүссэн гэдэг болохоо паснаа гатаад тогтоллоо. Хөрчил нэг хүссэн оноогоо ортууллаа. За давдаг шиг унсан байр дээр баг олон тоглогчдын нэг ундрал орж иж байна. Холонгийн давтгаа орхон тул ард хамгааллаа. Хонгорзол Хикаро хоёроо сулруулаад авсан. Нэнэрдээ хамгаалалт нэлээд урагшаа хамгаалалт хийсэн. Тандаа саглах хүчлээ ундрал. Намайда хатаа сүсэл гараад ирсэн те. Гомарлын давтгаа. Хаалтны гартаа явсан толгой. За өрөнгө хашгин клуб челленж явлаа. Хаалтны гартаа өгөөд ягтлнаа. За Hobbies 4 тоглолтын 2 жил 2 жигдэлтэй. Хашгин өрөнгө 4 тоглолтод 1-3 ажигдсан. Жоо. Ажил дэмжилтээ болж Аманерс 18-20 болж ойртож байна. За багаалт шуулан суулсан Бацаахны бадан цэсэг урд усын солилцоогоор орлоо. Хикаро аул амжилтгүй. За энэ хоолны багаалагч номинд найданда тоглолтыг бас нэлээд гаднаас хажиж байгаа болж байгаа. Удан байр амраад орж ирлээ. Хонгорзолын давлалт. Хатан зэдэр хат очсон. Хонгорзол хамгаалаад номигийн нутгаа. Наран бэрийн номин хоёр алтан голоор болохоор 6-ны цаг
21 болголоо. Ганцхан онооны зөрүү. За энэ удаа хобби скудыг байсан салхыг авч байна. Хобби скудыг би 2 дахь завсарлага. Талхаг болсон бөмбөг суларлаа. Ардлаа. Адамцэг төвхөнийг хамгаалсан. Товгоо Хамзаг товгоо 2-аас өрний Хикаров. Пин Хамзаг сойр дуулж 8-9 оноотой өндөр тоглож байна. Хатзэг хаасан. За дараагийн төвхөнийг хамгаалсан бай. Хөрөг зөвлөлийн хатан заяа. 22-20 тоглоо. 선수하면서도 아름다운 도마토 던지고 아름다운 도마토 던지고 선수한테 За хоёр эзэн тоглолтын солилцоо их одоо хийж байна. Бүрэлдэхүүн найруулгын маш сайн ашиг тоглож байна. Хоббис давлж хамгаалсан байр дээр инх хоёрын хэцүүл солилцоор орлоо. Ихсэн Хикер хамгаалсан хатан зайг нутгоо нандир хамгаалалгой. Маш сайн хамгаалалт. Витилүний хат тотны буцаасан нэмэг нутгоо шугамар үлдсэн. Хаалтилаас харуулж Хоббис 21-23 21-22 Хаалт хэрэгтэй л дээ да. Хаалтаа туурсан Хамзагийн хуралд. Зяад энцүүлэхүү. Дөрөв гол өгсөн нэмэг дотгоо нэмэн дээр Бадамцгийн хаалт болсон бол дараагийн дотгоо Вин Хамзаг нутгаа үзүүлээ. Түнис тоглосон зүйлсэн 22-22 За хоббисын завсралууд болсон байгаа. Хикар уграгч нар болохгүйгээр төсөл ивдэхээр байр харагдаад байна да. Ээлжээс хэцүү тав цааш явж чухал ээлжинд тоглож шүү дээ. Хоёр тэг болчих юм бол дараалал 3 ээлжинд тоглолт бас хэцүү даваа болчихно. 5 руу урж байгаа бомб гадаансаа. За хамгаалалт хийсэн бомбээр ундраа шууд 5 руу явах гэж хоолж үзлээ. Хобби эйс онооны тэмдэглэлтэй. Нэмэг дотгоо Дүйний хаалт чугам дээр хамгаалалт хэмжтэй болсон. Сул руу жагаар хамгаалсан Хикарогийн хамгаалалт амжилттай. Хатан зайг дотгоо энэ дээр дахиад гоё хамгааллаа. Давтгааны ард хамгаалалт хийсэн торон дээрээс тоглож байгаа. Тэгээ хамгаалалт шиг үнэ сайхан мэдэрч зүг байраад суугаад байдаг. Энэ хамзаар холбогдчихвол бурууг бол байна да. Өмнөх тоглолтоо бас лайхтар сул руу авсан шүү дээ нэмэн дээр. Хамзар нэг холбогдчихвол бурууг байлаа. 24-22-оор 2 ээлжээр цаг 2 тэг болгоод очиж боломжтой танд. Хоббис очиж байна. Хашигны 2 дахь завсарлаг.
За дараалал 2 он авч ижил орно тэц үтэнтэй хашхын өврөнгө. Намын дэмжүүлтрүүл Маркензи Бинова явж чадвараагүй тоо байна. Одоо намын дэш нэг холбогд өгөхгүй бол удаа. 2 дугаар холбогд өгсөн Хамзаг нутгаа хаалтныг тодорхойлсон. Хатан цагийн хаалтныг тодорхойлоод Бин Хамза өдөржин тоглолтоос худаагүй санаулж байна. За Майлны бүрд цэцэг гарч ирсэн. Гарааны обс орж ирлээ. Хатан цагаар сүмгэн дээр Майлны бүрд таагаад нагаасан 24 болгоод хэлсэн. Яа гарааны обс орж ирэнгүүтээ шугамын хаалтыг сайхан онцлоож. Тото 9 тоглолтыг хэлцүүлж явлаа да. За тарны алдаан дээр харах бол одоо Hobbies аль аль багийн завсарлага дууссан байгаа. Hobbies-ийн челленж байна. Торон дээр алдаа алгаа. За хашгын өврөнгө нэг хамгаалахад орд Маркензи Бинова анан дэргүүлэлтэд орох гэж хэлсэн. Hobbies дараагийн тоглооны сонголт яаж авч ирэх вэ? Нэг салгаад анаарчлагдсан шүү дээ. Кикар үлээж авч байгаа нэг төр хашаа явсан бөмбөг сул орж ирсэн. Хасаа явлаа. Маркензи Бинова Австрали үсгээс 25 дээр болгож ярьжсэн. За тэгэхээр өндөр тоон дээр дараалан 3 оноо шамтада хашгын өврөнгө 2 Америк тоглогч ингэж хашгын тодорхой өндөр тоон дээр өгөх тоон дээр Майдын нэгөр хаагаар суулын да Hobbies давтаг болцтой 1-4 бих тарах үлээж авлаа. Хикаро нэг оноо салгаад Хикаро орчих хэвээр да. Урагшаа орж ирэх хэвээр да. 1-4 дэмжих хоногчлсэн Дуйны тоглоо. Яа Вьетнам тоглогч Лити Дуйн намайг 25 болгож тэнцвүүлсэн. Яа аль нэгэн өндөр тоон дээр явж байгаа хагсын дотгоо ардалсан дотоонод ихэтайхан ярьцлаа да. За Тамура Хикаро урагш орж байгаа. Энийг хийвгүй байраа. 24 тоон дээр жоохон зогсчлаа да. Hobbies. Ардалгаа дотгоогоо явсан Маркензи Бинова 2 донооны зэрэглэлтэй орсон. Ээлжээс эцсийн сүлхөөрөмжтэй оноо дээр 2 үргэж байна да. За 2 Америк тоглогчийн хочлол дээр нэг интернет хөвөг хожсон шүү дээ. 5 жил бол тест хийсэн шүү дээ. Хикароог нь толгоогоор авчижээ. Хикароог нь толгоорсонгүй. 27-25-аар хашгын өврөнгө 2 дахь тоглолтод ажлыг авлаа. 2 өндөр хаалталтаа 5-ын булдруу чиглэж байгаа толгоогоор айцсан. Hobbies 2 тэгээр болгох газар алдаа да сая. Хаалтны гар дээр харж байна. Хаалтны гар авахгүй. Болтооч явуулахгүй шүү дээ. 24-оор дээрээс өсөлөө алдчихлаа. За хашгын өврөнгө өндөр тон дээр байр их гоё таарлаа. Майлны бүр таагаад Маркензи Бинова урд таараагүй. Тэгээд бас дэвгүй байлаа шүү дээ. 2 дахь жил болох нэгсэл. Довтлооны үзүүлэлт 15-16. За эхний дээр дутуу тоглосон байсан. 2 дээр тун тэнцвхэн үзүүлэлт гарч дээ. Алилан давалтаас халтнаас ойрхонотой довтлогон дээр ойрхон үзүүлэлт байна. Довтлогоны хувь 31.3, 33.3% тань довтлого явж дээ. За томготгоо шийдвэрлэх 3 дахь хэлцийн тоглолтоор тоглолт үргэлжлэх болно. Шууд амжилтын ерөнхий ивент итгэгч сон таны санхүүгийн хэрэглээг зогсоохгүй. Сонгодог.
сонгодог миний бие таны тушаалаар их хэрэглүүлэхээр хөрөлдсөн ирлээ. Төлөх хугацаа зээлийн хэмжээний хослолтой бие зохицуулъя.